2024 оны хөгжлийн жилийн хүрээнд 8 бүлэг 194 ажил арга хэмжээг 96.9% гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж ажиллалаа. Хүүхэд залуучуудад үндэсний түүх соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах, эх орон төслийг төлөвшүүлэх зорилгоор музей нээлттэй өдрүүд Монгол өв соёл, Монголын дархлаа, Монгол хүүхэд, Монгол соёл цахим тоглолт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үндэсний өв соёлоо дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлж ажиллалаа. Соёлын сэргэлт 2024 аяны хүрээнд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардал 26 сая төгрөгөөр 8 антай сэлбэртэй Монгол гэрийг бүтээлгэн Монгол гэр барих арга ухаан, нумсум мурлал, шагаан наадаа зэрэг соёлын боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж гадаад дотоодын зочид, аялагчид, хүүхэд багчуудад сурталчлан таниулж ажиллаж байна. Соёл урлагийн байгууллагуудын номын сангийн хөгжүүлэлт үйл ажиллагаанд аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 75 сая төгрөгийн санхүүжилтээр 25 ширхэг суурин компьютер, сум тусгадын соёлын төвийн 23 номын санд 68.6 сая төгрөгийн үн бүхий 23 зөөврийн компьютерийг олгон үйл ажиллагааг дэмжин ажиллалаа. 2025 оноос төрийн болон орон нутгийн өр удирдах байгууллага албан бичгийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан үндэсний бичигтэн 2022-оос 2024 хөтөлбөрийг өрнүүлж 200 гаруй төрийн байгууллагын 5421 албаагчдыг үндэсний бичгийн мэдлэг, чадвар тодорхойлох судалгаанд хамруулж монгол хэл бичгийн багш нартай хамтран 57 байгууллагын 1100 гаруй албаагчдад сургалтыг зохион байгуулан монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж ажиллалаа. Сэлэн аймаг бүгд найрамдах Бурайд улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хягт мужийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн 1-ээс 8 дугаар ангид 2023 онд 21 сурагч, 2024 онд 30 сурагч суралцуулан хүүхэд багчуудын хэрэгцээнд нийцсэн боловсрол эзэмшүүлэх, орос хэлний мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Сурагчдыг тээвэрлэх автобусны даатгал, ариутгалын хураамжид шаардлагатай зардлыг аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас шийдвэрлэсэн. Цахим систем суурилсан сургалтын нэмэлт хөтөлбөрийн хүрээнд 2023-аас 2024 оны хичээлийн жилд 5-аас 6 дугаар ангийн 4185 сурагч англи хэлний хичээлээр Pearson хөтөлбөрт хамрагдаж 134.9 сая төгрөгийн цахим гэрээг хийгдлээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд боловсрол шинжилгээ ухааны яамнаас Түшиг сумын ерөнхий боловсролын сургуульд 87.9 сая төгрөгийн иж бүрэн цахим ангийг байгуулсан. 2024 онд ерөнхий боловсролын сургуулиудад улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 437 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинжилэл хийж, интернетийн хүчин чадлыг нэмэгдүүлэн 19 цахим банк шинээр байгуулж 770 таблет, 89 компьютерийг нийлүүлж хичээл сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс багш мэргэжлэр элсэн суралцж буй оюутнуудыг судалгааны мэдээллийн баз усган төгсөгчдийг багшийн орон тосолд байгаа сургалтын байгууллагуудад холбон зуучилж ажлын байраар хангах ажлыг зохион байгууллаа. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 28 багш шинээр ажилд орон эхний жилдээ ажиллаж байна. Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн доктортой байдлыг хангах төслийн хүрээнд биологийн 10 багш, мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран STEAM буюу шимт сургалтад 281 багш, бүгд найрамдах Солонгос улсын Чүнчүнбүг аймгийн Чончу хотын шинжилгээ ухааны багш нарын нийгэмлэгийн сургалтад 51 багшийг хамруулж багш нарын мэдлэг чадварыг сайжруулж ажиллалаа. Цахим систем суурилсан сургалтын нэмэлт хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 3-аас 4 дугаар ангийн 154 бүлгийн 4338 сурагчдад эдүүтэн цахим платформ ашиглан сургалт явуулж сурагчдын оролцоог нэмэгдүүлэн хамтран суралцах чадварыг хөгжүүлж байна. 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 35 сургуулийн 250 багшид зөөврийн компьютер, 483 багшид Chromebook, Deseret олон улсын энергийн байгууллагын дэмжлэгээр 16 сум 6 тосгоны 28 сургуульд 302 Chromebook өгч нийт 1035 багшийн ажиллах нөхцөлийг сайжрууллаа. Сүхбаатар сумын 4-р багт 6.3 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 200 ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Сүхбаатар сумын 2 дугаар цэцэрлэгийн их засварт 385 сая төгрөгийг шийдвэрлэн 2025 оны төсөвт тусгаж 60 сая төгрөгөөр цонхнуудыг шинжилэн засварлаа.
Сайхан сумын сургуулийн спорт залыг орон нутгийн төсвийн 50 сая төгрөгээр засварлаж, Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн спорт залны өргөтгөлийн ажил 64% гүйцэтгэлтэй явагдаж байна. Буган тусганы ерөнхий боловсролын сургуулийн 6 анги, Буганд Нандин компани 80.4 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр иж бүрэн сурагчдын ширээ сандал, багшийн ширээ сандлаар хангагдлаа. Баруун бүрэн санд, орхон, хушаад, сайхан сумдын ерөнхий боловсролын сургуулиуд хандив тусламжаар тус бүр 1-3 ангийг ширээ сандлаар хангаж, сурагчдын сурах орчин нөхцөлийг сайжруулж ажилласан. Ерөн сумын цэцэрлэгийн багш хөгжлийн төвийг орон нутгийн хөгжлийн сангийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгцээд тоног төхөөрөмжөөр хангалаа. 2024 онд Дурангийн Сувилхуу, Чихрийн Шижингийн Сувилхуу, эрчим дэмжлэгээний сувилагч тусгай мэрэгчлэлтний төрөлжсөн мэрэгшил арга сургаалтад 3 сувилагч тусгай мэрэгчлэлтэн дотор судлал, яаралтай тусламж судлалын үндсэн мэрэгшил олгох сургаалтад 3 их эмч, төрийн сангийн дэмжлэгээр үндсэн мэрэгшил олгох сургаалтад 6 эмчийг хамруулан эмчимлэгийн ажилтнуудыг чадваржуулан сургаж байна. Бүгд найрамдах Солонгос улсад 2 их эмч, бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын Үрдэс хооронд 2 бага эмч, 2 сувилагч, Эрийн хотод 32 эмч мэрэгчлэтнүүдийг тухайн улсын эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлууллаа. Сингапур улсад зохион байгуулагдсан Аз номхон далайн бүсийн 26 дугаар их хуралд 5 их эмчийг оролцуулсан. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадваржуулах ажлын байрны сургаалтад 230 албаагч, зайн буюу телемедицины сургаалтад давхарсан тоогоор 2800 гаруй албаагч, танхимын сургаалтад 2600 гаруй албаагчийг хамрууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний нээлтийг аймагтаа зохион байгуулж, нүдний эмчийн үзлэгт 165, чих хамар хоолой үзлэгт 144, шүдний урьдчилан сэргийлэх үзлэг эмчилгээнд 151, биеийн жингийн индекс тодорхойлох үзлэгт 94, өрхийн эмчийн үзлэгт 115, эрүүл мэндийн боловсрол олгох сургаалтад 159 иргэнийг хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Эрт илрүүлгийг эрчимжүүлэх хөдөөгийн болон төвөөс алс бус нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч нийт 48316 иргэнийг урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эрт илрүүлгийн үзлэг онцлогоонд хамруулж ажиллалаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийм эмчилгээний 2 ортой тасгийг 5 өрний бүрэлдэхүүнтэй байгуулж, хийм эмчилгээнд нэг иргэнийг эхний тунд хамжилттай хамруулан хавдрын эмчилгээ шаардлагатай иргэдэд аймагтаа эмчилдэг болголоо. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай цагааллгүй хүргэх гээд анхаарч 2024 онд 1,734,1 сая төгрөгийн үн бүхий 12 шиг бүрэн тоноглогдсон болон даван туулах чадвартай түргэн тусламжийн автомашинаар аймгийн нэгдсэн эмнэлэг, Мандал сум дахь нэгдсэн эмнэлэг, Алтан булаг, Шаамар, Орхон, Хүдэр, Цагаануур, Баянгол сумд, Дулаан хаан, Түнхэл, Номгон тосгоны эрүүл мэндийн төвүүдийн автобазыг шинжиллээ. Эрүүл мэндийн яамны 433 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандал сумын нэгдсэн эмнэлгийг мэс заслын тоног төхөөрөмж, эхо аппарат 2, зөөврийн эрентгэхийн аппарат 1, диализийн аппарат 1, гематологийн анализатор 1, биохимийн аппарат, бусад тоног төхөөрөмжүүдээр хангалаа. Мандал сумын нэгдсэн эмнэлэг сум тосгодын эрүүл мэндийн төвүүдэд спирометр 18 шиггийг бусад дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 1.4 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл багаж тоног төхөөрөмжийг татан авч эрүүл мэндийн байгууллагуудад хуваарлан болгосон. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2.3 тэрбум төгрөгөөр сайхан суманд баригдсан залуучуудын хөгжлийн төвийн байрыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Тус ордны дулаан шугамын ажилд орон нутгийн төсвөөс 157 сая төгрөгийг шийдвэрлэн ашиглалтад орууллаа. Улсын хурлын гишүүн Ундрмын санаачилсан Синсфер сэлэн шинжлэх ухаан бүтээлийн уралдааныг аймгийнхаа 34 сургуулийн 10-аас 12 дугаар ангийн сурагчид, Политехник коллежийн оюутан залуус нийт 100 гаруй багийн 300 гаруй хүүхэд залуусыг хамруулан зохион байгуулж 4 баг улсын уралдааны шагналт байранд шалгарсан. Сүхбаатар сумын ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслийн хүрээнд 7 дугаар багийн 3-4-р 8 айлын орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслийг Халаада групп компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 12 дахь бүхий 4 болог 336 айлын Сүлдөргөө хотхны эхний ээлжийн 83 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, 2 дугаар ээлжийн 3 болог 8-аас 10 давхрын цутгалтын ажил хийгдэг. Барилгын ажил 30% үргэлжилж байна. Хүн амын ажилгүйд ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд төр хувийн хвшил болон тусгай самбуудын их усүрээр тайлан хугацаанд шинээр 1015 ажлын байрыг бий болголоо. Шинээр бий болсон ажлын байрыг эдийн засгийн ангиллаар нь авч үзвэл хөдөө аж ахуй 39%, боловсруулах үйлдвэр 12%, уул уурхай 5%, барилга 3.4%, бөөний болон жижиглэн худалдаа 3%,
бусад салбарт 34.4% байна. Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөл, сумдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлөөс нийт 120 аж ахуй нэгж байгууллагын 1873 ажилтан албаагч байгууллагын удирдах ажилтан хуваараа болон жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч иргэдэд 44 удаагийн сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрм журам шаардлага стандартыг сурталчилж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Биеийн тамир спортын улсын хорооны 124 сая төгрөгийн дэмжлэгээр спорт цогцлборуудыг компьютержуулан, ширээ сандал тавилах хэрэгсэл нийлүүлэн, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спортын 9 цогцлборын хэвийн үйл ажиллагааг хангалаа. Мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын тор, секунд метр, шүгэл, онооны самбар зэрэг спортын хэрэгслүүдийг олголоо. Хөдөр суманд 2.1 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий спорт цогцлбор, Сүхбаатар суманд 1.5 тэрбум төгрөгийн хөл бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа. Сайхан Мандал Сүхбаатар сумдад 3.33 сагсан бөмбөгийн стандарт талбай, Сүхбаатар Мандал суманд 3.33 сагсан бөмбөгийн шинэ талбай, Сүхбаатар сумын 2 дугаар багт шинэ талбайг тус тус барьж ашиглалтанд орууллаа. Алтанболог хилийн бомбын барилга байгууламжийн өргөтгөл шинжилгээний ажил төслийн Алтанболог хилийн бомбын барилгын 2 дугаар ээлжийн зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцлбор 77%, мал эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмж техник хэрэгсэл угсралт 90%, ариутгалын хэсэг 20% хэрэгжилтэд явагдаж байна. Мал эмнэлгийн лабораторийн эрентгийн цацрагийн мониторинг ажил хийгдэж байна. Улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол суманд 2.900 м2 талбай бүхий жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бизнес инкубатор төвийг ашиглалтад орууллаа. Тус төв 80 м2 ногооны агуулгах, 55 м2 цөөхөн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн хадгалах хөргөлттэй өрөө, 450 м2 үйлчилгээний заал, сургалт, хурлын 2 танхим, хөгжлийн мэргэжилтийн иргэний өргөгч лифт, 200 м2 авто зогсоолтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн засаг даргын захирамжаар аймгийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх чиглэлийг баталж, Баянгол, Шаамар, Жавхлан сумдад эрчимсэн мал аж ахуй хүнсний ногоо тариалах, даршлах, мал төхөөрөх зэвсэг байгуулахад зориулсан 5 хоршоонд 190 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг олгон үйл ажиллагааг нь дэмжиж ажиллалаа. Цагаан сар 2024 амар байна уу? Монгол баяр, Монгол бэлэг, намрын ногоо өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2024, Сэлэн ургац, Алтан намар 2024, Идэж, Эрүүл Монгол хүн зэрэг үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 17 сумын 386 үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй 120 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцуулсан 664.3 сая төгрөгийн борлуулалтаар орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжин ажиллалаа. Олон танигдсан аймгийн аялал жуулчлалын ивийн дараах хэмжээ болох Монс цэцэглэх үеэр цам харах, майдар эргэх, гонгорын бомбны тахилга, ханшнэх зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж хэвсснээр зорин ирэх иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгцээр байна. Өнгөрөх онд 2000 орчим иргэд ирж оролцсон. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 7 аж ахуйн нэгжид 801.2 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгож 24 ажлын байр шинээр бий болголоо. Алтанболог суманд хас жаргаланд тэрээд компани моцарелла бэлтгэлийн эдэн бэлтгэгцээ. Давир бүтээгдэхүүнээр зарцаамгийн тос тушаан үйлдвэрлэх цехийг байгуулан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэсэн бүтээгдэхүүнийг гарган ажиллаж байна. Сумын онцлог брэнд бүтээгдэхүүнээр бэлгийн багц гаргах уралдааныг 17 сумын дунд зохион байгуулж, Мандал, Зүүн бүрэн Шаамар сумд хэрэгүүлэн шалгарсан бэлгийн багцыг худалдаанд гаргаад байна. Төрийн албаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгаа аймгийн хөтөлбөрийг 96.8%-аар хэрэгжүүллээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвөө санхүүжүүлж буй төрийн байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албаагчдад 22 тэрбум 580.7 сая төгрөгийн цалин урамшуулал, 1 тэрбум 390.4 сая төгрөгийн тэтгэмж тусламж, өндөр насны тэтгэвэр тогтоолох насан турсан 4 албаагчдад 74.9 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тус олгож, төрийн захиргааны 131 албаагчид төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиуллаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар
Бос удирдлагатай буюу орон нутгийн төсвөөс цалинждаггүй биеийн тамир спортын газар, улсын бүртгэлийн хэлтэс, татварын хэлтэс, стандарт хэмжээл зүйн хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, боловсрол шинжилгээ ухааны газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, малын эмнэлгийн газар, нийгмийн даатгалын хэлтэс, гэр бүл хөгжлийн газар, соёл урлагийн газар, статистикийн хэлтэс зэрэг байгууллагын төрийн захиргааны албаагчдын цалин 30%-аар нэмэгдүүлж, нийт 1079 албаагчдад олгохоор төлөвлөж, 2024 оны 4-р сарын 1-ээс хойш 2,545.3 сая төгрөгийг олголоо. Удирдлагын академийн багц сургалтуудад төрийн албаагчдыг үе шаттайгаар хамрууллаа. Тайланд хугацаанд богино хугацааны сургалтад 38, анх томилогдсон албаагчдыг чиглүүлэх сургалтад 27, дунд хугацааны мэргэшүүлэх давтан сургалтад 34, ахлах тушмал 3, нийт 71 албаагчийг хамруулсан. Аймгийн хэмжээнд мэргэшил дээшлүүлэх 21, мэргэшүүлэх 93, богино хугацааны зорилттой сургалтад 175, цахим болон ажлын байран дээрх сургалтад 19,208 албаагчийг хамруулж, давхарцсан тоогоор нийт 19,497 албаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүллээ. 2024 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд нийт 4,555 иргэн хандаж, санал хүсэлт өргөдөл гомдол гаргаснаас 4,377 иргэний өргөдлийг 96.1% үзүүлэлтээр шийдвэрлэлээ. Сэлэн аймгийн 3 улсын 2 муж, 3 хот, 6 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Энэ онд Япон улсын хүүхдийг эвийг сангийн, бага насны хүүхдийг цогцлоор дэмжих төсөл, JICA-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зах зээл чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төслийг аймагтаа хэрэгжүүлж байна. Мөн Канада улсын гадаад харилцааны яамны хөрөнгө оруулалттайгаар Экофарм буюу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, биологийн альянс байдлыг алдагдуулахгүйгээр орон нутагт хөдөө аж ахуйн хүнсний тогтолцооны чадварыг сайжруулах төслийг аймагтаа хэрэгжүүлэхээр нийт сумдаас төсөл хэрэгжих сумдыг сонгох ажлыг зохион байгууллаа. 16 сумын засаг дарганд хамгийн газар Сүхбаатар сум нэгдсэн эмнэлэг, төрийн үйлчилгээний нэгдсэн төв, төрийн банкнд хурдан төвийн цэгийг байршуулж, төрийн цахим үйлчилгээг иргэн хуулийн этгээдэд операторын гормоор түргэн шуурхаан хүргэн 13,651 үйлчилгээг үзүүлж, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллалаа. Аймаг орон нутгийн иргэд олон нийт болон төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтай албаагчдад бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 17 сумын 47 байгууллагын 3772 албаагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн сурагчдад 1, 2, 3 дугаар шатны сургалтыг 22 удаа зохион байгууллаа. Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор явуулын үйлчилгээг зохион байгуулж, зөвгөрийн төхөөрөмжөөр баруун бүрэн түшиг сум, Ашаанд, Дулаан хаан, Түнхэл, Буун тусгатад иргэний бүртгэл 4563, эд хөрөнгийн бүртгэл 63, хуулийн этгээдийн бүртгэлийн нэрийн баталгаажилт 21, эрхийн улсын бүртгэлийн 4647 үйлчилгээг орон нутагт үзүүллээ. Нийтийн мэдээллийн хэлтад байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шилэн ажиллагааны хүрээнд аймгийн хэмжээнд 96 нэр төрлийн мэдээллийг бүрэн байршуулж 99% үзүүлэлттэй дүгнэгдсэн. Сэлэнгийн дэлгэжүүлэг мөнгө хараачуулга сумдын номын сангуудыг 63.9 сая, сум тасгуудын соёлын төвүүдийг 75 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр, сумдын засаг даргаанд хамаан газар 63.4 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын эмч нарыг 18.9 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр, сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн кабинетийг 50 сая төгрөгийн компьютер хэвлэгч тоног төхөөрөмжөөр, аймгийн засаг даргаанд хамаан газрын хурлын их танхимд 137.5 сая төгрөгийн тавилга, дууны төхөөрөмж, гадаадын иргэн харьяатын газар 100 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж, терроризмтэй тэмцэх зөвлөл 100 сая төгрөгийн станц, галт зэвсэг болон дагалдах хэрэгсэл, Ерөө сумын албаагчдыг 166 сая төгрөгийн өртөг бүхий цахим тоног төхөөрөмжөөр тус хангаж ажиллаа. Аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг 4 удаа зохион байгуулж, нийт 477 иргэн орсноос 136 иргэн шалгалтаа амжилттай өгч нөөцөд бүртгэгдлээ. Аймаг сумдын засаг даргаанд хамгаан газар иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар хэлтс залуудын төрийн захиргааны удирдах ба гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын нийт 246 сул оронтойг нөхөх 12 удаагийн тусгай шалгалтыг зохион байгуулж, төрийн захиргааны удирдах албан тушаалын 8, гүйцэтгэх албан тушаалын 58, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 5, нийт 71 сул оронтойг нөхөх арга хэмжээг авлаа. Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс цахилгааны 3 фазын тоолорыг шалган баталгаажуулагч иж бүрэн эталон төхөөрөмжтэй болж 380 байлтын цахилгаан тоолорыг орон нутагтаа баталгаажуулдаг боллоо. Аймгийн хэмжээнд айл өрх аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан эрчим хүчний 1 фазын 622, 3 фазын 159 тоолорыг шалгаж баталгаажууллаа.
2024 онд аймгийн засаг даргаас хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээр нутгийн удирдлагын зарим чигүүргийг улаан загалмайн хороогоор гүйцэтгүүлэхээр 70 сая төгрөг, аймгийн өвчлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийн эрүүл мэнд боловсрол, биеийн тамир, урлаг, соёл, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой 26.8 сая төгрөг, аймгийн ахмад наснуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад насныг дэмжих үйл ажиллагааны чиглэлээр ах хамтын холбоотой 98 сая төгрөгийн гэрээг тус байгуулан гэрээний биелэлтийг хангуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хууль зүйн тусалцааны төвд нэг улсын өмгөөлөгч ажиллаж байгаа бөгөөд нийт 49 эрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж 159 хүнд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллаж байна. Хууль тогтоомж болон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар сайхан сумдад улсын өмгөөлөгчийн оронтойг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сайхан суманд нэг улсын өмгөөлөгч томилогдсон төлбөрийн чадваргүй иргэдэд өн төлбөргүй хууль зүйн тусалцаа зөвлөгөө өгч байна. Баянгол ерөө Шаамар зүүн бүрэн түшиг хөдөр сумдын ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 11 газрын 121.93 га талбайд техникийн 51.8 га талбайд биологийн нөхөд сэргээлт хийж нөхөд сэргээлтийн талбайг өмнөх оноос 5494 гагаар нэмэгдүүллээ. Аймгийн хэмжээнд хувийн хвшлийн хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд буган тоцооны их хөлөнтийн ам, Баянгол сумын цагаан чулууд, хөдөр сумын ам чимээх газруудад нийт 110.1 га талбайд биологийн олон янз байдлын дүүцүүл хамгаалах ажлыг хийж гүйцэтгэлээ. Баянгол сумын 3 дугаар хагийн нутаг жаргалантын буллагт 10,000 м3 бус хуримтлуулах хөв цөөрөн байгуулж 3,000 орчим малыг услах боломжийг бүрдүүллээ. Аймгийн усны сан бүхий газар усны их усүрийн онцгой болон энгийн хамгаалтын эрүүл ахуйн бүсийг тогтоож, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан улсын хэмжээнд хамгаалтын бүсийг тогтоосон 2 дахь аймаг боллоо. Орхон хушаат сумдын 64.8 га талбайд 60,000 ширхэг улиас, голтбор, бургас, алтан булаг сумын 2-9 орчмын газрын доройтол элсний нүүлтэд өртсөн 50 га талбайд 500,000 ширхэг улиас, хайлаас, голтбор, шархваас бургасын суулгацыг 23 игнэгээр тарьж хамгаалтын ойн зурвсыг байгууллаа. Тэрбум тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүцүүлэн болон бодитоор 22.4 сая орчим мод тарьж ургуулсан амлалтаа 100% бэлтгэл шатандаа хэрэгжүүллээ. Аймгийн хэмжээнд хомсдол дороотолд орсон 4486 га талбайд 11.4 сая ширхэг тарьцаар ойжуулалт хийж 10 га талбайд хамгаалтын зурвас байгуулан голын эрэг орчим 60,000 ширхэг бургас тариалж Дундговь, Булган, Орхон, Арханга, Өмнө Говь, Дархуул аймаг, Улаанбаатар хот руу 3 сая гаруй ширхэг 2-8 настай навчит болон гоёл жимглийн модыг нийлүүллээ. Баруун бүрэн суманд 4,000 га, Санд суманд 2,000 га, Цагаан нуур суманд 2,000 га, Түшиг суманд 2,000 га талбайд ойн хөнөөлж авчийн тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Ойн менежмент төлөвлөгөөний дагуу хомсдол дороотолд орсон 4486 га талбайд 11.4 сая ширхэг тарьц тарьж 11.5 тэрбум төгрөгийг зарцууллаа. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чигүүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд цэрэг спортын олон төрөлт цуврал тэмцээнийг зохион байгуулан 11 байгууллагын 420 гаруй тамирчдыг хамрууллаа. Аймгийн засаг даргын нэрэмжит цэрэг спортын дүүл 2024 цогцлбор тэмцээнийг Сум аймаг гэсэн 2 үеиштэй зохион байгуулж, ерөнхий боловсролын 34 сургуулийн 1760 гаруй сурагчид, 360 гаруй алба хаагч багш ажилчдыг оролцууллаа. Аймгийн засаг дарга лавд оржийн санаачлагаар эх оронд суралцагч арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн 820 гаруй сурагчдыг 3 ээлжээр хүлээн авч, ардын ёсголын үлгийн нутаг Сэлэн аймгийнхаа түүхийн талаарх мэдээллийг олгож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулан аймаг орон нутгаа сурталчиллаа. Хилийн цэргийн тэг 243 дугаар ангийн ажилчдын хилчин хотгооны бохрын шугам 60 м, халаалтын шугам 132 м, цэвэр усны шугам 132 м-ийг шинээр хийж, хилчдийн амьдрах орчин нөхцөлийг дэвшлүүллээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн төвд камерын хяналтын дэд төвийг байгуулж, ногоон бус, ногоон гудамж, ногоон сум, ажил арга хэмжээний хүрээнд хүн амын нэвтэршилэгтэй Сүхбаатар, Мандал, Ерөө, Алтан булаг сум, Буган тосгоны орон нутгийн автозам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд улс аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт 1.3 тэрбум төгрөгөөр нийт 642 ширхэг хяналтын камерыг суурилуулж, цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Сүхбаатар суманд шинээр баригдах 70 МБ-ийн дулааны цахилгаан станцын 40 га газар, Мандал суманд баригдах 25 МБ-ийн дулааны цахилгаан станцын 30 га газрын асуудлыг шийдвэрлэж, аймгийн төвд баригдаж байгаа дулааны цахилгаан станцын 1-р шатны барилгын суурийн ажил бүрэн хийгдэж дуусаад байна.
Сэлэн энерги орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газарт КВТ-с 20-150 маркийн зуух, шугам өргөдөх ажил, зуухны сүлжээний насаас суйрлуулж, бага урын экскаватороор зуухны шинжилгээ ажлыг хийлээ. Жишг сум төслийн хүрээнд Алтанбулан сумын хот байгуулалтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Land Owner компаниар гүйцэтгүүлж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, Алтанбулан сумыг хөлийн бомбын цэвэрлэх байгууламжтай холбох бохир усын алуулах шугамыг хийж гүйцэтгэлээ. Алтанбулан сумын жишг сум төслийг хэрэгжүүлэгчээр Бажамандал компани ажиллаж байгаа бөгөөд халаалтын төвийн барилгыг ашиглалтанд оруулаад байна. 7 мегабайтын хүчин чадалтай дулааны станц, гадна цахилгааны 160 кВт-ийн хүчин чадалтай КТФ болон 150 кВт-ийн хүчин чадалтай нөөц их үсгэр угсарч, гадна шугам сүлжээнд дулааны 88 м хос шугам, 405 м хос шугам, 126 м хос шугамыг шинжлэх, цэвэрлсний 619 м шугамыг дулааны 4 хуудыг суйрлуулад байна. Зүүн бүрэн сумын Элдэн бүрэн орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газарт дулааны урын зуухны тоогоо суйрлуулж, хөдөр сумын шин суурьшлийн бүсэд дэд станцыг шинээр ашиглалтанд орууллаа. Алтанбулан суманд шинээр бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн дизель загварын 2.8 МВт-ийн хүчин чадалтай 102 ком, 1.4 МБ-ийн хүчин чадалтай 101 ком туслах тоног төхөөрөмж, барилга байгууламж, гадна цахилгааны нөөц их үсгэрийг суйрлууллаа. Төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 90 объектыг хамруулж 13 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн 27 дүгнэлт гарган 563 зөрчлийг илрүүлж хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажилласнаар албан шаардлагын биелэлт 70.3%, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт 90.2% буюу өмнөх оныхоос тэг 10.2%-аар нэмэгдэж, эрсдэл үүсэх магадлалыг 3%-аар буурууллаа. Еврокап олон улсын мөсөн сур харваа наадмыг Төв, Орхон, Сэлэн, Баян үлхий, Дорнод, Говьалта, Булган, Хөвсгөл, Ховд аймгийн 150 гаруй харваачдыг хамруулан орон нутагта 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Эрт ургацын хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Мандал, Сүхбаатар, Хушаат, Сайхан сумдад 1140 м2 буюу 6.10-ийн хүлэмж, 5 ширхэг 6.20-ийн хүлэмж, 7 ширхгийг шинээр нэмэгдүүлэн хүлэмжийн аж ахуйн зорилтоор нэг талбар бүхий тэг 141 газрыг олголоо. 2024 он 6 сумын 14 аж ахуйн нэгж нийт 134.5 мянган га талбайг хашаажуулж, тариалангийн талбайн хөрсний үржил шимийг салхи ус борооны илэгдэл, эвдэрлээс хамгаалах, чиг хөрөмжлөх хөрсний бүтцийг доктордоо сайжрууллаа. Аймгийн баруун бүрэн Баянгол, Ерөө, Орхон, Хөдөр, Ерөө, Санд, Хушаат сумдыг 7 аж ахуйн нэгж 265 га талбайд агроожуулалт хийж, тариалангийн талбайн илэгдэл, эвдэрлээс хамгаалах ойн зурсыг байгууллаа. Хүнсний ногооны үйлдвэрлэл ба услахаатай хөдөө аж ахуй төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 240 гагийн өсөлтийн системийг шинжилэн засварлаж, ашиглалтанд оруулж хүнсний ногооны услахаатай талбайг нэмэгдүүллээ. Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран аймгийн хэмжээнд мах сүүний чиглэлийн 870 үнэнд гүн хөлтөөс үүрээр 750 эм хонин дурангийн болон хуцаас үр авч зохиомжтой хэлтүүлэг хийж, хэлтүүлгийн ажлын гүйцэтгэл 71.6% байна. Ургамал малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгслийг сайжруулах төслийн хүрээнд малын эмнэлгийн лабораторийн үндсэн барилгыг ашиглалтад оруулж 56 нэр төрлийн 998 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж, 94.5 сая төгрөгийн онцлогоор эм урвалж, 102 нэр төрлийн 133.9 сая төгрөгийн лабораторийн тавилга тоног төхөөрөмжөөр хангалаа. Гоц салдвар түвшнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хавар намрын дархлаажуулалтад нийт 663.2 мянган толгой мал, амтан буюу 99.4%-тай, бог малын мэлзэн өвчнөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 1 сая хонь, богийн төлбөр буюу 98.9%-ийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж, гоц салдварт өвчнгүй 50 байдлаар хадгалж байна. Мал эмнэлгийн лабораторийн үндсэн барилга ашиглалтад орсноор хүнсний аюулгүй байдал, мал амтан, тэдгээрийн гаралтай түүхий бүтээгдэхүүний гадаад дотоод худалдааны чөлөөт байдлыг хангах, хянан баталгаажуулах, экспортлох боломж бүрдлээ. Аймгийн хэмжээнд ариутгал халдваргүй төллийн арга хэмжээг 4.3 сая м2 талбайд хэрэгжүүлэхээс 4.9 сая м2 талбайд хийж, халдваргүй төллийг 113.9%-тай гүйцэтгэлээ. Улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандал хэрэг тосгонд урийн зуухны шинжилтийн ажлыг Тавхан энержи компани гүйцэтгэн, аймгийн орон нутгийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Орхон, Туул, Санд, Хөдөр, Түшиг сумдын дулаан шугам засварлах, урийн зуухны тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүллээ. Улсын төсвийн 15.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтанбулан сум чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлыг Улаанбаатар электрон монтаж компани гүйцэтгэн, барилгын ажил 95%-тай, цахилгаан хангамжийн угсралтын ажил 30%-тай хийгдэж байна. Азийн хөгжлийн банкны 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Санд сумын Эвэн голын үерийн далангийн ажлыг гүйцэтгэн, ашиглалтанд оруулж, услахаатай тариалан 240 гагаар нэмэгдүүллээ.
Өдөр сумын соёлын төвийн барилгын ажлыг ариун учир компани гүйцэтгэх ажлын явц 50%-тай, Ерөө сумын соёлын төвийн барилгын ажлыг Nano Diesel Trade компани гүйцэтгэх ажлын явц 60%-тай явагдаж байна. 17 сум 6 тосгоны соёлын төвд 30 ширхэг зөөрийн компьютерийг хүлээлт өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын дотор их засварын ажлыг Бүрэн одод компани гүйцэтгэж ажлын явц 90%-тай хийгдэж байна.